Тэгээ хэдүүлээ чи 3 сарын 2-ны вебинар аваад байгаа байхгүй. Тэгээд өнөөдөр гарсан хамгийн чухал ерөнхийдөө мэдээлэл эхлэе. Crypto Reserve буюу Америкт криптогийн баялагын сан гэдэг зүйл нэ гэдэг энэ яриаг Трамп өмнө ярьж ирсэн. Тэгээд David Sachs гэдэг крипто нэлээд дэмждэг энэ хүнийг бас энэ крипто хариуцсан одоо юу хийх тийм нэг толгой лидер маягийн хүнээр тавьснаар ер нь бол энэ administration одоо Трампын кабинет бол криптотой нэлээд эерэг хандлагатай тийм кабинет одоо шинэ төрлийн засгийн газар болох нэ гэдэг мэдээллийг бол бид бүгд мэдчихсэн. Тэгээд ямар ч байсан шинэ мэдээлэл юу гэсэн бэ гэхээр XRP ADA буюу Cardano тэгээд Solana 3 орсон байдлаар энэ crypto reserve-ийг нэнэ гэдэг мэдээлэл өнөдр гарсан. Тэгээд крипто энэс болоод мэдээж өссөн. Тэгээд дараад нь залруулаад мэдээж биткойн их бас нэмэгдэж болж ирнэ гэдэг мэдээллийг бас өгсөн байгаа даа. Тэгээд чарт харах юм бол биткойн энэ байгаа. Тэгээд хуучин ерөнхийдөө саппортс яг энэ 92-93 дээр буцаад л resistance болсон гэж үзэж байгаа. Тэгээд энэ level дээр хурц ирээд одоогийн байдлаар л жоохон амарсан байна. Тэгээд зах зээл маань яг цаашдаа өсөлтөө өргөжлөхийн тулд 92, 93 гэдэг хан шиг бол нэлээд байх шаардлагатай байгаа. Тэгээд crypto reserve дээр шүү дээ ямар бодлого байгаа гэхээр за нэгт бол ингээд 5 зоос гарах юм байна. Тэгээд мэдээж дараад нь нэмж одоо зарлах юм байна гэж бичсэн байгаа даахгүй David Sachs. Тэгээд 3 сарын 7-нд White House дээр хамгийн анхны crypto summit болно гэж байна. Тэгээд crypto төлөөсөн одоо том төлөөлөгч ерөнхийдөө энэ уулзсан дээр хурж ирнэ гэдэг ийм мэдээлэл өгсөн байгаа. Манайхан бол мэдж байгаа. Trump өөрийн гэсэн яг official meme зоосоо гаргасан. Тэгээд яг meme гэх юм уу эсвэл ямар нэг хэрэглээтэй байх юм уу гэдэг мэдэхгүй. Тэгээд энэ зоос маань өнөөдөр харагдаж байна. Тэгээд анх гарч ирчээд энэ маань 44 70 ерөнхийдөө хүрсэн. Тэгээд мэдээж айгу бага ханшаар гарсан. Тэгээд тэндээс correction яваад нэлээд унтахыг хүлээж агаад аавна гэж бол би мүлжүүртэй болон нэр нь өмнө биччихсэн. Өнөөдөр худалдаж авсан. Тэгээд өнөөдөр бол миний бодлоор эргэж авах орж хэлэхэд эргэж авах гэж би өмнө аваагүй юм чи анхныхаа худалдаа авалтыг хийж эхлэхэд ер нь тохиромжтой өдрийн болов гэж бодож байгаа. Яагаад вэ гэхээр яг энэ баялагын сан дээр би Трамп өөрийнхөө зоосыг тэгээд эхнэрийнхээ зоостой хамтдаа бэлгэлэх гээд байна уу гэж би хардаад байгаа байхгүй юу. Яагаад би тэгж бодсон бэ гэхээр яг урт хугацаанд ингээд legacy талаасаа бодоод Трамп 4 жил үргэлж байж аваад ингээд явсан ч бай, яг энэ баялагын самын даатгаач амжилттай байсан ч амжилттай байхгүй байсан ч бай. Яг энэ Трампын нэр өөрийнх нь ихтгэх нэртэй цуг ингээд тэр crypto reserve дотор ингээд гадаалагдаад Трамп Мелания гэдэг хамтдаа байж байгаа юм бол гоё санагдаад байсан учраас эхнэр нөхөр хоёр хоёулынх нь нэр дээр зоос гаргасан болов уу гэж надад бол бодогдоод байна. Хүмүүсд мэдээж Мелания гэдэг зоос гаргасан нэрээ авцсан тэргээ шүүмжилсэн. Миний хувьд бол эдгээр бол яг тийм бодлого зүйл бол хийгээгүй байх. Тэгээд бүгд ерөнхийдөө цаанаа бодолтой. Тэгээд цаашдаа энэ криптотой холбоотой хийж байгаа ажлууд тэр нэлээд холбогдоод явах байх гэж би бас бодоод байна. Тэгээд энэ Трампын чинь үүсгэж байгаа энэ криптотой холбоотой venture man NFT marketplace энэ төр хүртэл нэг иймэрхүү яриануд ярьдаг байгаа байхгүй. Тэгээд Трамп хит хитэн цуурлаар ерөнхийдөө NFT гаргаж ирсэн. Тэгэхээр тэр NFT-нүүд маань ч гэсэн цаашдаа бас өөрсдөө гэсэн хэрэглээтэй болоод хүнсэнтэй болоод явах магадлал бас байгаад байна гэсэн үг байна. Тэгээд crypto reserve-тэй холбоотой ямар ч гэсэн иймэрхүү мэдээлэл гарсан 3 сарын 7-нд анхны конференс болох юм байна. Магадгүй крипто зах зээл эндээс өргөжлүүлээд өсөд явах юм бол 3 сарын 7 маань sell the news болоод яг магадгүй богино хугацаанд ерөнхийдөө унагцыг бас магадлал бас байгаа. Тэгээд мэдэхгүй байна. Ямар ч байсан одоогийн байдлаар ханш бол энэ байгаа. Тэгээд 200 хоногийнхаа moving average руу өнгөрсөн оны 10 сараас хойш хүрээгүй байж байгаа. Сая ерөнхийдөө бүгд ирсэн. Энд хэрвээ авсан хүн байх юм бол энэ мэдээж сайн худалдаа авалт гэсэн байж таарлаа. За Украинтай холбоотойгоор Зеленский mineral deal хийн гэж White House дээр хурж ирчээ. Тэгээд JD Vance-ийн нэрийг тасаж орж ирээд нэлээ ингээ маргаад тэгээд Trump энтертэй муудалцаад янз бүр болж баллаарч агаад ер нь бол White House-аас хөөгдөж явсан. Тэгээд манай хүн бол юу шаардаад байгаа гэхээр Путинд бол итгэж болохгүй. Путин бол дайсан, Украин нь бол одоо найз. Тэгээд бүгдээрээ л одоо Путиний эсрэг яг одоо бүгд тодорхой зогсоод Америк security guarantee буюу хилцээр хийсний дараа Путин дайралт хийх юм бол Америк хамгаална гэдэг энэ баталгаа өгч гэдэг юм яриа өгсөн. Тэгээд хоёр талыг ерөнхийдөө илрүүлээд дунд нь хилцээр хийж байгаа орны хувьд бол тэгэж баталгаа өгөх бол боломжгүй. Баталгаа өгөөд угаасаа буруу. Ягаад гэвэл тэгэх юм бол Оросын талаас нь хилцээд оролцоо болж байгаа байхгүй. Тэгээд
Зеленский ер нь нэлээд асуудалтай баатах юм байна гэж ер нь бол би сүүлд бодож эхлэв. Ягаад тэгэхээр сүүлд одоо чинь юу гэдэг медиа дээр анхаарал хандуулаад ингээд хэлэнгүү Зеленскийгийн талаар одоо чинь өмнө хүмүүс юм мэддэг байсан болдгоо байсан асуудал гарч ирж байгаа байхгүй. Энд чинь Украин жишээ нь энэ сонгуул болох байсан чинь сонгуулийг канселцсан байгаа. Улс төрийнхөө өрсөлдөгчдийг авчиж алсан байгаа. Украинаас гадна энэ тэнд амар олон хүмүүсийг одоо жишээ нь assassinate хийх буюу алуулдаг гэж байгаа. Тэгээ зөндөө олон юмуд байгаа. Тэгээд эн чинь нэлийн хэмжээний мөнгө эзэн байх магадлал бол маш өндөр. Ер нь бол эзэн бараг тодорхой. Ягаад тэгэхээр яг лэрэ бизнес хийдгүү таарш Америкийн Майамид 36 сая доллараар хаус худалдаж авч чадсан тийм. Тэгээ 3.5 сая доллараар жишээ нь Лондонд апартменттэй гэж байгаа байхгүй. Тэгээд энэ нөхөрөөс бас нэлээд бохор ус төрч юм байна гэж би бол ерөнхийдөө бодоод байна. Тэгээд энэ дайн хэлхээс өмнө ч гэсэн Европын хамгийн одоо бохор ус төрчилттэй хамгийн завхарсан одоо ус төрчилттэй орн бол Украин гэж угаасаа үзүүлэлтэд ч гэсэн гардаг байсан юм байна. Тэгэхээр энэ дэр бол нэг гайхаад байх юм байна л да. Тэгээ David Sachs гэдэг мэдээж нь криптотой холбоотой ажлыг харагдаж байгаа. Одоо venture capitalist хүн баггүй entrepreneur хүн. Тэгээд энэ хүн маань Зеленский яагаад энэ дайныг зогсоох сонирхолгүй байгаа вэ гэдэг дээр нэг юм хав билүү bullet point тийм тайлбар гаргасан байлаа. Тэгээд яг энэ тайлбарууд аягүй хөрхөн. Энийг Монгол руу зүгээр орчуулахад бол нэгт нь болохоор эрх мэдлээ алдна. Ашиг хонжоо тасарна буюу нөгөө дундаас нь мөнгө иддэг таавар чинь идэх боломжоо алдна. Тэгээ энэ мөнгө идэлтэн дээр жишээ нэлийн аимшигтай юмнууд нь юугаад байгаа гэхээр Америкаас тусламжаар авсан зэвсгээ зэвсгийн хар зах зээл дээр 5 дахин хямдхан буюу 80% дискаунттайгаар зарсан гэж ерөөхдөө бол тогтоодод байгаа юм байна. Тэгээд яг гоо энийг болохоор хин яриад байгаа гэхээр Tucker Carlson яриад байгаа байхгүй. Tucker Carlson нэр орж ирсэн тэр хүмүүс яриад байгаа. Тэгээд тэр зэвсгийг жишээ нь террористууд тэгээд янз бүрийн хар тамхины 8 хийдэг энэ картел жишээ нь худалдаж аваад айсад хэлж байгаа гэдэг мэдээлэл яваад байна. Тэгэхээр дундаас нь манай хүн бол угаасаа мөнгө иддэг болж тараад байна. Тэгээд яг хит их өнцөрхөн үзнүүдээс ажин буюу дотооддоо энэ дайныг ерөөсө дуусгах сонирхол байхгүй цаашдаа өргөжлүүлэх сонирхолтой ашиг сонирхол бас Украин дотор байгаа гэж үзээд байгаа. Тэгээд сэтгэл зүйн хувьд хит гүнзгий орчихсон буюу Зеленский бол ер нь бол яг Путиныг бол одоо үнэн голоос үзье яддаг, Оросыг бол одоо үнэн голоос үзье яддаг болсон энэ дайнд бол ерөөсөө ямар ч тохиолдолд тэр бол одоо буужгүй энэ төр гэдэг ийм хөтөө байр суурьтай бас байгаад байгаа юм л да. Тэгээд яг хуу түүх бол Зеленскийг бол хатуу шүүх болно. Энэ сүүлд бол цагаан ордон дээр үрж ирээд хийсэн ажил нь бол үнэхээр тэний зүйл бас энэ дээр бол том алдсан гэдэг нэг юм бичсэн байлээ. Тэгээд биний линкийг авч мартаад оруулаг ах юм. Би нэг хит хитэн суралцдаг болсон байхгүй. Тэрний яасан бэ гэхээр Украинд залуучуудыг ингээ хүчээр хийсэж яваад байгаа юм байна. Зүгээр гэрийнхэн гадаа ингээд ажлаас ирээд алхаад орж исэн ч юм уу ингээд нэг залуу байлаа гэхэд ганцхан заагаа залуу хүн байх ч гадаггүй бараг 40 50 мянгатай эрэгтэй хүн байсан ч гэсэн 2 3 баачгаа шууд гинт гарч ирээл зодож модонгуудаа авч явангуудаа шууд тэгтээсвч явах. Тэгээд аваач байлгаа явуулчих. Тэгээд нөхөр таавар шууд бол нэлээ дайнд явах сонирхолгоосууд ингэж хүчээр авч яваал байгаа юм байна л да. Тэгээд хүмүүс яг мөнгө төлдгүүд мөнгө төлөөд эндээсээ бултаад тэгээд эрүүл юм байж ч нөгөө цэрэг тэнцэхгүй энэ төргээд эрүүл мэндийн тийм хуурамч шиг хавуултаж хийлгээд залуучууд их ерөнхийдөө бол одоо Украинын травдаг энэс аяг цогтож орлоо. Тэгээд ер нь бол энэ асуудлуудаасаа болоод Зеленскийгийн нэр хүнд ч гэсэн өөрөө Украинд нэлээд унсан юм байна л да. Тэгээ миний нэг бүтнэн би уншиж дуусгаагүй Солженицны Gulag Archipelago гэдэг ном байдаг байхгүй. Тэн дээр яг юм түүхүүд байдیں۔ Нэг залуу нэг хүүхнийг найраал хоёулаа хамт гоё юунд явъя гээл. Гоё жүжиг үзээгээл театр руу дагуулж яваад жүжигээ үзэл гарч ирлээ гэдгсэн чинь шууд хоригдлаа авчдаг. Нөгөө хуур тэгээд авч явдаг. Нөгөө хүмүүсийн нөгөө эсэргүүцэл үзүүлэх олон нийтэд нөгөө амар таймыг алдуулахгүй дандаа тэгж нууцаар ерөөдөө авч явдаг хүмүүсийг нэг залуу таксинд суугаад харьлаа гэж гэрлийнхэн гэрлүүгээ нөгөө таксинд суугаад явдаг гэсэн чинь нөгөө таксины яг үсэндээ үндэ бол нөгөө хоригдлаа гэдэг гараас дээр авчиж өгчдөг. Тэгээд ийм маш олон юм ачигдсан хүмүүс яг бодит юм түүхүүдийг бичсэн байдаг. Надад бол тэрийг айгуу санагдуулсан. Нэг хүүхэн ямар сэдв бүр ингэсэн байгаа байхгүй. Хаалганых нь үүдэн дээр нэг жоохон бэбигээ хайцсан. Жоохон хүүхдээ одоо ээж нь би одоо өсгөж чадахгүй гэдэг одоо мөнгө төрөх байсан юм аа. Ямар ч хайцсан зав өсөд дайны үгүй. Тэгээд нөгөөтгөнд бариад одоо энэ цэгүүдүүд газар очсон байгаа байхгүй. Энэ одоо хүүхэд ингээд манай үүднэр хайцсан байна. Энэ хүүхэд өлсөөд энэ одоо ингээд сүү хооллох надад сүү мүү байхгүй. Энэ хүүхдийг одоо яах вэ гэдгсэн чинь нөгөө хоёр нь хоёр цэг нэг нөгөө харж ирсэн. Бидний энэ сар нөгөө хоригдлаа ангар руу явуулах хэрэгтэй хөөсөн хүмүүсийн тоонд нэг хүн дутаад байгаа гэсэн нөгөө хүүхэд авчирсан хүүхнийг шууд ачсан гэж байгаа. Тэгээ гих мэт иймэрхүү түүхүүдийг
яг бодтой түүхүүдийг бичиж үлдээсэн тийм ном байдаг. Тэгээд яг тэрнтэй адилхан ингээд залуучуудыг ерөнхийдөө дайн руу хүчээр авч яваад байгаа ийм асуудлууд Украинд байгаа юм. Тэгээд Трампын бол энэ дайныг дуусгах сонирхолтой байгаа ажлууд үнэхээр гайхалтай ажилтаа. Тэгээд энэ тавар сонин гаралээ. Тэр Оросоор юм уу? Одоо Оросоор юм шиг байгаа. Хэнийг сууха гэсэн. Би одоо орос хэлг болох мэдэхгүй байна. Тэр нь одоо бэч гэсэн үг юм гинэ. Хэнийг JD Vance-ыг Америкийн дэд ерөнхийлөгчийг одоо бэч мэжээр дуудаад цагаан орд дотор суучих байгаа байхгүй. Тэгээд тэр нь бичигдээд үлдсэн. Тэгээд одоо болохоор сая 3 сарын 2-ны байдлаар өнөөдрийн байдлаар гарсан мэдээлэлээр бол манай минералыг ерөөхдөө бол дийлийг сайн хийхэд бэлэн байна. Зүгээр пресс конференц хийхгүйгээр зүгээр сайн хийя гэж хэлсэн бэл. Тэгээд энэ дээр яах юм бага харъя. Тэгээд Украины яг дийлтэй холбоотойгоор мөлжөртэй болон дээр бид нэр юу ярьж исэн бэ гэхээр энэс болоод их тайван ерөнхийдөө буюу одоо дайн дуусна гэдэг мэдээлэлээр бол миний бодлоор алт унаа гэдэг би бол таамаг гаргаж ирсэн. Тэгээд яхаа алт болон энэс болоод унсан. Тэгээд ер нь бол алт болон газрын тос маань юу гэдэг вэ гэхээр одоо chaos буюу дэлхий дээр байгаа эмх замраагүй байдал, дайн дажин иймэрхүү юмнуудаас ерөнхийдөө ханшнуул өсөж идэг. Энэс одоо зүгээр appreciate хийж идэг ийм төрлийн ерөнхийдөө айсаатууд байгаа байхгүй. Тэгэхээр дайн дуусна, юмнууд ерөнхийдөө одоо улс орнууд хоорондоо өргөжлүүлэн одоо сайн харилцаатай байна гэдэг мэдээлэлүүд маань юу вэ гэхээр алт болсон газрын тоосон дээр бол дандаа ханшинд нөө сөрөг нөлөөтэй байдаг иймэрхүү мэдээлэлүүд байдаг. Тэгээд дайн дуусна гэдэг сургаар бол би бол алт унаа гэдэг юм таамгийг бол гаргаж ирсэн. Тэгээд яг алт маань унж орж ирсэн иймэрхүү зүйлтэй байгаа. Тэгээд сүүлийн ерөнхийдөө өнгөрсөн тооног болсон уналтаас яаж хамгаалах уу гэдэргээд бодож байгаа мөлжөртэй болон дээр би хит ерөнхийдөө харилцаануудыг санал болгож ирсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр Reddit-ийг шортлох байсан. Reddit-ийн шорт маань нэлээд амжилттай явсан. CRDO гэдэг энэ хувьцааг би энд дэвшүүлээ $76-77 дээр байхад ерөнхийдөө би шортлж үзээ. Айгу бага мөнгөөр би нэг өөрөө $100 шортлж үзлээ. Тэгээд ярьж ирсэн. Тэгээд тэр харилцаа маань бас гайгүй болсон. Гэхдээ би тэгээд итгэхийг бас ашиглах зүйлээ. Энэ ямар ч байсан амжилттай явсан. Мөлжөртэй болон дээр бид JP Morgan-ыг ерөнхийдөө унахолоогоо ярьж ирсэн. Энэ унасан. Тэгэхдээ энийг би хитрхи эрт санал болгоцсон. Ягаад гэхээр энэ санал болгосон болохоор нөгөө санал болгосны дараа өсөж яваад энэ арилжааг барихад нэлээд төвхтэй болгоцсон л та. Тэгээд иймэрхүү ерөнхийдөө бол арилжаанууд нэлээд амжилттай явсан. Tesla-г бид нэр өсөх байхаа гэдэг энд 330 дээр ярьж ирсэн. Ийшээ 360 хүртэл өсчөөд тэгээд буцаад онцсон ерөнхийдөө бол одоо 200 оны move average дээр байгаа. Эндээс магадгүй Tesla авахд бол тохиромжтой ийм position байх боломжтой. Тэгээд ямар ч гэсэн уналтаас хамгаалахын тулд санал болгосон позициуд бол аягүй сайн амжилттай явсан. Тэгээд 3 сар бол хамгийн чухал мэдээнүүд донд юу байгаа вэ гэхээр 3 сарын 17-оос 21-ний хооронд Nvidia-гийн GTC болно. Тэгээд энэ дээр том ерөнхийдөө announcement-ууд гарна гэдэг мөрдөө хүлээстэй байгаа. Тэгээд Blackwell-ийн system маань хойшлогдох юм болов уу гэж хэлжсэн чинь өнгөрсөн 7 хоног гарсан earnings-ийн мэдээний дагуу бол хойшлогдох юм байна. Ерөнхийдөө бол одоо энэ supply chain-тэй холбоотой асуудлууд бол бүгд шийдэгдсэн гэдэг ийм бол мэдээлэл гарсан. Тэгээд тэр маань ерөнхийдөө сайн мэдээсэн. Тэгэхээр Nvidia бол цаашдаа өргөжлүүлэн буулж явах болов уу гэж би бол бодож байгаа. 3 сарын FOMC meeting байна 18-нд байгаа. Тэгэхээр хэрвээ үнэхээр уналт үргэлжлээд явд юм бол миний бодлого 3 сарын 17, 3 сарын 18 хүртэлх энэ өдрүүд хүртэл ерөнхийдөө уналт маань үргэлжлээд явах боломжтой. Тэрний дараа Two Bank юу гэж ярих нь, Powell юу гэж ярих нь гэдгээс хамааран зах зээлээс ирэх боломжтой. Гэхдээ сая өнөөдөр болсон биткойнтой холбоотой өсөлт маань өөрөө зах зээл магадгүй bottom хийгээд нэлээд сентимент амир сөрөг байсан учраас фундаментал болон янз бүрийн макро мэдээнүүд сөрөг байснаас үл хамааран зах зээл өсөлтөд явах боломжтой гэж бол харуулдаг. Тэгээ одоогийн байдлаар бол юун дээр биткойн өссөнтэй холбоотойгоор фьючер зах зээл CME-гийн E-mini futures гэдэг ерөнхийдөө контракт гэдэг энэ контракт маань өсөлттэй нэгдээд одоо базар улаан болж эхэлж байгаа шиг. Тэгэхээр зах зээл маань магадгүй биткойны хөдөлгөөнөөс болоод нэг сүртэй тэгэж бас юу байхгүй байж магадгүй юм. Хөөрөөд одоо жишээ дагаа өсөхгүй байж магадгүй юм. Тэгээд биткойныг энэ өсөлтөө байж чадахгүй юу гэдэг асуудлаас аягүй сонирхол байна. Тэгэхээр би бол юу гэж хэлэх гээд юм гэхээр маргаашийг ажиглаад маргаашийн маркет хаалт ямар байх уу гэдгээс ерөнхийдөө зах зээл бас нэлээд хамаар. Тэгээд 3 сарын дахиад 3 сар болох чухал үйл явдлууд дээр юу байгаа вэ гэхээр 3 сарын 21-нд option expiration date байгаа. Тэгээд quarterly буюу үлдэдлийн сүүлийн арилжааны өдөр маань болохоор 3 сарын 31-нд байгаа. Тэгэхээр энэ өдрүүд бас ерөнхийдөө чухал өдрүүд болно. Тэгэхээр миний хүлээлт бол 3 сарын 14 болтол дараагийн 2-7 хоног зах зээл миний савлгаа өндөртэй байх юм болов гэдэг ийм хүлээлт бол одоогийн байдлаар бол байгаа. Тэгээд маркет мэдээж яаж хаагдах вэ? Тухайн өдрийнхөө ерөнхийдөө ханс хөдөлгөөн маань яаж явах вэ гэсэн манад энэ дээр биш бодлоо өгсөд билэн. Ийм байгаа. Joseph Bang видео хийсэн. Тэгээд энд видеон дээр агай гоё юмнууд ерөнхийдөө ярьсан. Тэгээд
өөр нэг бас хальт ерөнхийдөө бол санал болох видеоны донд юу байгаа гэхээр Secretary of Commerce буюу одоо гадаад худалдааны нарийн бичгийн дарга гэж би монгол руу орчуулах юм байна гэж ойлгоо. Howard Lutnick гэдэг энэхүү биллионер хүн байна. Трампыг ерөнхийдөө дэмждэг, Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд дэвших болгонд айгүй хэмжээний ерөнхийдөө мөнгөөр хамжилдаг байсан энэ хүн маань өөрөө энэ чухал энэ төрийн албан тушаалтай буусан. Тэгээд ашиг сонирхлоо ерөнхийдөө бол одоо ашиг сонирхол байх болохын тулд өөрийнхөө хятадтай холбоотой байсан хувьцаануудаа бүгдээр ингээд зараад өөрийнхөө ажлыг хүлээлгэж өгөөд одоо төрд ингэж хичээнгүйлэн ажиллана гэж орж ирсэн ийм нэг хүн байгаа даа. Тэгээ энэ хүн бол юу вэ гэхээр хятадын эсрэг айгүй хүчтэй байр суурьтай байдаг. Тэгээд хятад дээр бол өмнө Трамп 2016 онд ерөнхийлөгч болохтой тавьсан татвараас ч илүү дахиж нэмж нийлэх татвар тавих хэрэгтэй гэдэг ийм мэдээлэлүүд гаргасан. Тэгээд сүүлд одоо гарсан мэдээллийн дагуу юу болж таарж байгаа гэхээр 3 сарын 4-нд буюу 2 хоногийн дараа Канада дээр 25%, Мексик дээр 25%, хятад дээр өмнө байсан татвар дээр нэмээд 20% татвар тавина гэдэг ийм мэдээлэлүүд гарсан. Хятад нэмж 20% тавиулмааргүй байх юм бол Америк руу орж ирж байгаа фентanyлийн урсгалыг бүрэн зогсоох хэрэгтэй. Фентанилд оролцдог материалуудыг үйлдвэрлэхийн болиулах хэрэгтэй. Фентанилийн үйлдвэр дээр өгдөг татаасаа бүрэн зогсоох хэрэгтэй гэдэг ийм шаардлага тавиад байна. Тэгэхээр энэ шаардлагуудыг хятад биелүүлэх үгүй гэдэг мэдэхгүй. Миний бодлоор бол ямар нэгэн байдлаар хятад бол нэг буут хийгээд энэ дээр бол нэг юм бодлого явуулах. Гэхдээ эндээс надад ямар хам гараад байгаа гэхээр бид нэр мүлжүүртэй булан дээр баабаг худалдаж авах цаг бэлэн болсон уугүй юу гэдэг би юм артиклийг ерөнхийдөө бол биччихсэн. Тэрийг биш тэгээ би хаанаас болох вэ гэхээр шүү дээ. Тэцэг орчоод хараад. Зээ хийлээ. Техник 2025 онд хийх харилцаанд дараа илүү өмнө тун босны хугацаа. Баба авах мөч ирсэн үү гэдэг. Энийг би 2024 оны 11 сарын 25-нд энэ би постыг оруулж ирсэн байгаа байхгүй юу? Тэгээд постн дээр яагаад би баба худалдаж авах тохиромжтой мөч болсон юм бэ гэдгийг бол ингэж кейс гаргаж ирсэн. Тэгээд энэ үед бол хань шиг дээрээс мэхээр $85 дээрсэн. Тэгээд баба маань сая өссөн. 130 140 хүртэл ерөөдөө өссөн, айгүй амжилттай өссөн. Тэгээд энэ дээр би опшн ерөөдөө санал болгож ирсэн. 6 сард хугацаанд дуусах $120 strike price-тай опшныг бас би чатн дээр ерөөдөө санал болгож ирсэн. Тэгээд тэр маань 10-аар нь уурсан байх хэвээр. Би бол өөрөө 2 или 3x гээл гарцсан л та. Би нэг юмыг нэг төвчээртэй байхгүй опшн айгүй савлгаатай байдаг болохоор өөрчлөлт гарттай нэг юм нэг одоо алдаа байгаад байгаа. Энэ дээр би бас жоохон ажиллах гэдэг. Тэгээд ямар ч хэлсэн ингэсэн зав. Тэгээ одоо болохоор тэгээд яг гоо энэ ингээд хятадын хувьцаа өснө гэдэг дээр надад байсан нэг том хүлээлтүүдийн нэг нь юу байсан бэ гэхээр Tesla-гийн Elon Musk төрд нийлэн оролцоод Трамптай ингээд айгүй сайн найз болоод ийм дотны харилцаатай болоод явж байгаа юм чинь. Тэгээ Шанхайд Tesla-гийн хамгийн том үйлдвэр байдаг юм чинь. Хятадтай цаашдаа явах энэ харилцаан дээр Elon Musk-аас болоод арай тийм Трамп ерөнхийдөө арай нэг зөөлхөн нааштай харилцаатай байх юм болов уу гэж би дотроо бодож ирсэн. Тэгээ сүүлийн үед бол ажиллаад байхад бол ерөөсөө Elon өөрийнхөө бизнестэй холбоотой нэг ч өөртөө ашигтай үйлдэл ерөөсөө Трампаас хүсээгүй мэдэгдээд байна. Ягаад гэвэл Трамп бол бүр цахилгаан машин цэнгэлдэг цэгүүдийг хааж ийн, цахилгаан машинд өгж байгаа нөгөө нэг урамшуулалт $7,500 кредитийг байхгүй болгоцсон. Тэгээд цаашлах юм бол цахилгаан машин дээр хүчтэй татвар тавина гэж байгаа. Гэх мэтлэнгээр ингээд юу хийгээд байгаа байхгүй юу? Elon бол нэг тийм ашигтай юмнуудыг ерөөсөө хийж өгөхгүй байгаа даа. Тэгээд Elon Трамптай найз байснараа Tesla-гаараа гэх юм уу SpaceX-ээрээ дамжуулаад усаас тийм том контракт энэ аваад байгаа ч юм байхгүй. Тэгээ яг чин сэтгэлээсээ дөөж хийгээд байгаа харагдаад байгаа байхгүй юу? За одоогийн байдлаар цаашдаа яаж өөрчлөх юм бэ? Тэгэхээр тэгээд хятадтай холбоотой энэ байр суурин дээр Трампын сонгосон энэ гадаад худалдааны нарийн бичгийн дарга маань шүү дээ нэлийн хатуу худалдаа. Хятад дээр бол маш өндөр татвар тавих хэрэгтэй. Хятад бол ерөөсөө Америкийн яг одоо жинхэнэ дайсан бол хятад мөн гэдэг ийм байр суурьтай байгаа байхгүй. Тэгээд Марко Рубиос нэлийн хятадтай эсрэг байр суурьтай байдаг. Тэгээд цаашлах юм бол JD Vance бас хятадын эсрэг нэлийн хүчтэй байр суурьтай байдаг гэх юм бол Трампын иргэн тойронд байгаа кабинет маань өөрөө China Hawks буюу хятадыг нэлийн эсэргүүцдэг тийм хүмүүсээс бүрдсэн ийм
кабинет байгаа байхгүй. Тэгээд би мүлжүүртэй болно би юу гэж бодсон бэ гэхээр за ерөөхдөө бол баба унах цаг болсон юм байна гэдэг энэ хүү хамгийн гаргасан. Тэгээд хамгийн ер нь бол топик барьсан. Ягаад тэгэхээр яг энэ кандидат өдөр дээр 2 сарын 21-нд ерөөхдөө бол put авъя гэх put option авъя гэдгсэн. Энийг маргааш өдөртөө шууд 3x 3 нуураад ерөөхдөө бол унсан дараад нөссөн өсөж орж ирсний дараа дахиад энэ улаан чартан дээр би 2 сарын 27-нд дахиад ерөөхдөө put авах тохиомжтой юм шүү гэдэг ийм саналыг бол ерөөхдөө бол тавьсан. Тэгээд ямар ч гэсэн одоогийн байдлаар бол энэ өөр амжилттай явж байгаа. Тэгээд яг мөлдөртэй болон дээр бид нэр айгүй олон төрлийн амжилттай хөлбөрүүдийг ерөнхийдөө санд болгодог гэдгээ YouTube-ээр үзэж байгаа усуд байх юм бол ерөнхийдөө эндээс харж болох юм аа гэж ойлголттой ирсэн. Тэгээд яг мөлдөртэй болон орохын тулд mөлдөртэй.com гэж ороод тэгээд энэ Substack гэдэг ерөнхийдөө угаасаа платформыг хэрэглэдэг учраас Substack гэдэг энэ аппликейшнийг суулгаад тэгээд хэрэглэх боломжтой мэдгүй усуд байх юм бол тэгээд өнөөдрийн хувьд бол яг YouTube дээр тавигдах хэсэг маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд эндээс үргэлжлүүлээд хүмүүсээс асуулт хариулт аваад тэгээд дахиад нэмэлт жоохон мак байна. Тэгээд би энэ бичлэгийг унтраачаад тэгээд дахиад дараагийн хамт хийлгэх. Тэгэхээр хүмүүс гадрах шаардлага байхгүй байж байгаа.